За энэхүү олимпиадын зурагчдын шинжлэх ухаан инженерийн чиглэлийн сонирхлыг нэмэгдүүлэх, хавьяас чадварыг нь хөгжүүлэх, цаашлаад төрөлх нутагтаа ажиллах ирээдүйн инженеруудыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Мөн байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт шаардлагатай мэрэгжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор сурагч оюутнууд чиглэсэн тэтгэлэг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн байна. Алтай улстай цохилол өгөөсөлжээ төрийн өмчт хувьцаат компани зүгээс за хүний нөөцийн бодлогын бичвэрийг хэрэгжүүлэх за олон инженеруудыг бэлдэх энэ агуулгаараа Говьтай аймгийн улс хурлын газартай хамтарч за инженерүүд их нутагтаа энэ арга хэмжээ зохион байгуулж олимпиадын арга хэмжээ бас зохион байгуулж байна. Ер нь улс орны хөгжилд за амь орон нутгийн хөгжилд инженеруудын бүтээн байгуулалт гар бие оролцож байж хөгжил дэвшил ирдэг гэдэгт гэж итгэдэг. За цаашдаа бид эрчим хүчний салбарыг хөгжүүлэх олон том төслүүд хэрэгжинэ. За энд олон инженерүүд заашгүй шаардлагатай байгаа. Ийм учраас за манай компани санаачилж инженеруудыг бэлтгэхийн нэмэлт бас бодиттой хувь нэмрээ оруулъя гэж өнөөдрийн хэмжээс зохион байгуулж байна. Манай боловсролын газраас шинжлэх ухааны хүүхд гэдэг хөтөлбөрийг төр болон төрийн бас байгууллагууд, эцэг эхчүүд, олон нийт багш нартайгаа хамтран хэрэгжүүлж байгаа. Бид нар Алтай улстай төрийн өмчт компанитайгаа хамтран ирээдүйн инженеруудыг их нутгаасаа бэлтгэе өрөөнд дор хэд хэдэн ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь математик, физикийн нэгдмэл олимпиадыг бид зохион байгуулж байгаа. Үүнд бол манай аймгийн 10, 11 дугаар 11, 12 дугаар ангийн нийт 120 гаруй сурагч нь олимпиадад оролцож байна. Мөн зөвхөн аймгийн төвөр хязгаарлахгүй сумын сургуулиудын хүүхдүүд маань зорж ирж энэ олимпиадыг оролцож байгаа нь бас цар хүрээнд өргөн цаашдаа бид бас энэ ажлыг хийх хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэдэг нь бол харагдаж байна. Тус арга хэмжээнд сурагчдын математик, физикийн мэдлэг чадварыг ахиулахын зэрэгцээ шинжлэх ухаан сэтгэлгээг төлөвшүүлэх, инженерийн мэрэгжлийг сонгох сонирхлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болж байна гэдгийг сурагчид хэллээ. Цаг үеэ үнэхээр олж чадлаа гэж бодож байна. Ягаад гэвэл ингээд хосолсон ийм олимпиад бол нэг ингэж бол байхгүй. Тэгээд үнэхээр яг гээштэй илүү дөхөн байсан надад илүү их таалагдсан. Тэгээд яг хэр их бэлдсэн гэдгээ мөн харуулж чадлаа. Ерөнхийдөө бол нийгмийн ухаан, хим биологи гэхэлэр олон олимпиадад намраас зохиогдоод байсан. Тэгээд би хувьдаа нэг өөрөө бас математикийн хүн болохоор харж байсан, хүлээж байсан. Ийм олимпиад болоосай гэд. Тэгээд удирдамжаа харчаад би нэг 3 хоног орчим бэлдээд өөрөө орсон. Ерөнхийдөө чансан өдөртөө байсан гэж харж байна. Сумуудаас зөндөө олон хүүхдүүд иж оролцсон. Аймгийн төвийн бүх сум сургууль гээд дандаа тийм чадвартай мундаг хүүхдүүд өрсөлдөлөө гэж харж байна. Ирээдүйн инженерүүд их нутагтаа олимпиаданд орон нутгийн эрчим хүчний салбарын залгамж халааг бэлтгэх, ирээдүйн инженерүүдийг дэмжих бодит алхам болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.